guys. Шинэ влогоор уулзчихъя. Сайн байцгаана уу? Тэр finally юу яаж чинь унтлахын өрөөнийхөө хувцсны шкафыг хийлгэх цаг ирсэн. Тэгээд очиж загвараа ярилцаад хавтангаа сонгохоор явж байна. Тэгээ хувцмууд багтахгүй шүү дээ. Хэцүү байна уу? Тэр одоо үүдний шкамд нэг дөрвөн нүдтэй тийч нэг бүх хувцас чигцэн. Тэр нөгөө гутлаа хийх зорилттой хийлгсэн шкаф маань. Тэгээд хамаг хувцс бүр одоо нурж байгаа. Тэгээд шкафныхаа загварыг ярилцгаад гамброос руу явж байна. Дизайнертай ярилцгаад. Тэгээд гамброос маань шинэ локейшн руу нөөсөн байгаа. River Garden-д. Тэгээд очиод харуулъя. Очиод уулзъя. Танаа өрөөний хамгийн өнгө жоохон их саарл талбай. Тэгээд яг үлээ бидрүүлээ цагаан гэсэн нөхцөлсөд болоод бидний саарлыг тогтсон. Тэгээд энэ болсон. Энэ болохоор материал нь болохоор гоё метртэй мат Тийм ээ. Барцаар. нойрсон. Дээр нь нэлээд нэг юм барцаар текстуртай дээрээс нь. Тийм. Тийм. Нэлээд бас нэг гүн саарл биш, тайвар саарлахгүй. А дээр дотор тийм болохоор ингээд тэгээд шкаф дотор тийм ингээд цагаан хийчихсэн. Тэгээд зарим яг үед энийг хийж болно. Зарим нь энийг. Энэ л манай Үүдний шкаф тийм. манай үүдний шкаф. Бас цагаас харагдав. Энэ бол үнэхээр чокин бэст. Хамгийн гоё. Айгаа гоё харагдав. Шкаф хамаараа хийчихээ. Гоё хийдэг. За задны өгсөлтийн үйл хэлээ. Урдаа хөшигтэй загвар сонгосон. Ягаад тэр хөшиг сонгохоор нөгөө нэг арай хямдхан тусч ирсэн. Тэгээд унтлах өрөөнд болохоор арай тухтай тий. Тийм Тэгээд хоёр талтай шкафтай. Тэгээд нэг талаар нь хэрэглэнэ гэдэг үгнээсэн. Тэгээд нэг шкафа хэрэглээгүй үедээ ч мөрөгдөв шүү. Хажуулын нэг бас бүрхэн тусгаарлалт болчихж байгаа болохоор бас их гоё шийдэл болсон. Тэгээд дотор талын хувьд болохоор инглин болохоор ерөөхдөө үлгэн тэгээд дан тавиртай гэж явж байгаа. Баруун тал нь үлгэн тий. Тийм одоо ингэ нь үлгэнтэй. Доороо тавиртай. Нөгөө талын болохоор энэ болохоор ерөөдөө нэг даймиг хийсэг гэж бараг яваад байгаа. Өвдний одоо костюм пижак юу идрээ үлгэн. Тэгээд шугуулгатай. Тэгээд ерөөдөө энэ бол аюу жижигхэн. Тэгтээ аюу хөөрхөн шкаф болсон байгаа. Дотор талын болохоор ерөөдөө энгийн цагаан өнгөөр шийдээд өгсөн. Шкафны үед жоохон дотор зайн аягүй том байгаа. Яагаад тэгэхээр нэг яг стандарт 55 гэсэн хэмжээнд маань харахыг хүний хувцас жоохон мөрөн тулаад идэх. Тэнгүүд ерөөхдөө та хоёр жоохон том хийгээд өгсөн. Дотор зайг. Моли өрөөлө орж байгаа унтраалга энэ хананд байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг унтраалгыг одоо энд гээ шийдээд иймийг зай гаргаад шкаф хийлгсэн. Тийм. Шкаф дотор нь оруулж болохгүй. Тэгэхээр жоохон нэг юм зайтай болгоод хийсэн байгаа. Бид хоёр бүр үүдний гутлын юмд хувцас хийгээ нураа. Тийм. Ерөнхийдөө Доктор дизайнертайгаа уулзах байгаа гэсэн. Одоо шкаф ирэхэд хандлага. Захиал өгчлөө шкаф дисэд өглөө гэдэг. Юу? За одоо өнөөдөр finally манай
энэ буланд манай онцлогны өргөний шкаф ирнэ одоо Яа, ирж гинэ. шгүүдээ. Ирж гинэ. Энэ шкаф ирэхгүй бол битүү бүр хувцч хилтэй бөө юм бол. Үүдний шкаф битүүрийн хувцал яалаж багтахгүй байхгүй. Одоо тэгээд бүр шигээ замбрааг хийцэн байгаа. Өнөөдөр орой битүүрийг хувцаа янзлан их гэж хийн. Тэгээд Өнөөс тэгтээ гамброосыг хүмүүс дандаа л гэж боддог бах тий. Галхооны тавилга гэдгээр нь мэддэг бах тий. тийм. Чи бол тэгж боддог гэсэн юм. Тийм. Би бас өмнө тэгж боддог гэсэн. Тэгсэн чинь гамброосыг болохоор шкаф, ТV stand ер нь хийдгүй юм бол байхгүй юм байлээ. Тийм. Тэгээ манайх бол өмнө нь бол үүдний шкаф хийлгэжсэн. Одоо тэрийг сонирхуулъя. За сайн ирсэнчлээ одоо манай 2 үүдний шкаф бүтсэн. Хоёулаа гамброосоор хийлгэсэн байгаа. Тэгээд яагаад битүүр энэ материалд бол би өмнөхөр донтсон. Тэгээд орж маад ирсэн бас зочид маань хүртэл вау ямар гоё юм бэ материал ингээ харахад ингээ мат гэсэн хүртэл ингээ оруулахтай. Гоё цагаан дээр хар тусгалтай. Тэгээд дээрээс нь болохоор энэ битүүр нэг орж ирээд нэг утас төрөвч мөрөвч ингээ тавьдаг хэсэгтэй. Битүүр дизайнертайгаа ярьж хийсэн байгаа. Тэгээд энэгээр бол гэрлээ оруулахтай. Энэ болохоор 12 вольт. Ерөөсөө нэг амар тог идэхгүй. Тэгээд ерөөсөө шатн матна гэсэн юм бол байхгүй. Тэгээд дотор талын сонирхолтой бол зүгээр ингээд үлддэг юм. Ийм хоёр секшнс бүтэж. За тэгээд энэ орилгоо угааз. Энэ яаж амгах вэ? Дараал. Мэдээж би бас битүүрээс анх хэлээ мэдэхгүйсэн. Тийм. Тэгэл байна. Аха. Одоо тэгвэл энэхлийн үзүүлээ. За. Энэхлийн шкафны хувьд болохоор ингээд угаасаа танаа манай байр маань ирэхдээ ийм шкаф их ийм догол зайтай байсан. Тэгээд энэ зайгаа ашиглаад бас шкаф хийсэн. Тэгээд материалын хувьд бол адилхан мат цагаан материал байгаа. Тэгээд битүүр энэ шкафаа бол нөгөө дизайнертайгаа ярилцж байгаа зөвхөн гутал хийн гэж зорилтоор хийсэн тийм. Тэгээд Айгу муухай байгаа шүү. Йоо. гутал хийх болохоор нэг нүд нь бол нэг 5 гутал орчин. Тэгээд битүүр одоо ингээд өөр шкаф болохоор хувцаа Чигцэн байгаа шүү. Эглээ хувьд болохоор ингээд Үлгүүр байгаа. үлгүүр байгаа. Бас амар замбрааг байгаа. Өөрцөө байхгүй болохоор ойлгоорой. Тэгээд өнөөдөр finally шкаф маань орж ирж байгаа түр уцаар ирсэн. Манай өнөхөрөний шкаф маань босоод ирсэн. Тэгээд энэ болохоор манай угаалгын үр байгаа. Тэгээд урдуур нь ингээ хаалга хийх гэж аваад болцсон. Яагаад тэгэхээр хаалга нэгдүгээр манай өнөхөрөө ерөөхдөө жижигхэн хаалга хийчихээр ингээд улам жижигхэн болох гэдэг юм санагдаад. Тэгээд мөнгөө сэвлэнгээ наагур ингээ хөшгөн хаалга хийх гэж байгаа. Тэгээд хөшгөө ингээ шууд нэнгүүт манай ингээ ерөөхдөө жижигхэн walk-in closet болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ хэсэгтээ болохоор ингээд хуцаа ихтэй. Энд болохоор дандаа үлхүр хийж байгаа. Хөшиг хийхээр нэгдүгээрт мөнгө сэвэрлэхээс гадна хоёрдугаар аягүй гоё юм тухтай мэдрэмж өгд юм билээ. Тэгээ өөд бол өнгийн салчин. За манай шкаф дууссан байна. Тэгээд одоо орой болсон болохоор би жоохон гэрийн мод он байгаа шүү. Уучлаарай. Сүмсээ ингэ шуучтээ. За тэгээд энэ тал нь бол миний хэсэг. Энэ тал нь бол камерамен буюу Унагийн хэсэг. За одоо бид үл яг өөрийнхөө хэсгийг танилцуулж тээ.
Манай автомат хүмүүс амар боддоор бол амар гоё юм байна. Тэгээ битээр энэ наагур нь ийм нэг бүр их цагирган ийм замтай хөшиг хийчихсэн байхгүй юу? Тэгээ тэр миний болохоор шийдэлсэн байгаа. Яг бол манай автомат амар царилэг амар гоё мат тийм оруулахтай гоё болохоор. За би Шикаго танилцуулдаг. Энэ болохоор манай 0 евро мэдж байгаа. За. Шикаго танилцуул. Яа. За ингээд битээр нэг талын шууд өөр өөртөө хэсэг хуваагаад авчиг гэж утсан. Энд чинь болохоор юм уулагч чинь энэ дээдлэлт болохоор мөн манай үүдний шкаф адилхан ингэж дарж онгоодог. Тэр ингээд удаа өмсгөө хуцнуудаа хийчихэж бодож байна. Тэгээд энэ чинь болохоор ингээд мэдээж хуцнууд уулагч чинь энэ чинь нэг юм дотоорхтой. Тэгээд энэ ингээд хязгаарлагч хийгээд ингээ гоё юмс бандаж хийчихэж бодож байна. Бандаж. Занга манга цаг маг зүйлт шиж болно. Хуваагаар хийчих гэж бодлоо. Яг тийм шууд ярьсан дээрээс. Ярьдгаараа л ярьсан дээрээс. Хамгийн гоё юм нь болохоор би энийг бүр өөрөө яаж хийлгсэн те. Тий. Бүр Би оон гээд. Би ч нөгөө нэг их дүүжин өмдөмсдөө шүү дээ. Аа. Тэгээд ингээд өмднүүдээ сайхан. Нүдөлгөн. Тий. Гоё хүчихгүй. Тэгээд ингээд хаачна. Харж байгаа. За билнэ үү? За. Тэгээд чаах. Сахгүй. Сахгүй мэдээж. За энэ амруусын талаар ишүү нэмж ярихад бол нууцнууд нь болохоор бүгдээрээ Германаас Германаас ирдэг нууцнууд гэсэн тэр нь болохоор амар сайн чанар. Одоо Шиканочууд нэг хэдэн удаан жил болгонгод ингээд гээд дугаараад байдаг шүү дээ. Нууцсан дээр тэгж дуурахгүй гэсэн үг. Тэгээ бүгдээрээ ингээд юм сааруулагчтай удаашралтай гэсэн үг сахгүй. Тэгээ дээрээс нь хавтангийн хувьд болохоор угаасаа чанартай хавтан. Тэгээд автан угаасаа бүгдээрээ Европоос дахиж ирдэг. Тэгээд хужаа автаны хажууд л яад ямар ялгаатай юм гэхээр ямар нэг үнэр ялгуулдаг. Хужаа авто маань амар их үнэр ялгуулдаг гэсэн байгаа. Одоо унаа өөрийнхөө Шикаго танилцуулсан ярих хаа. Хай. Яа бид тэр нэг хөөрхөн жижиг Шикаго танилцуулах чинь мэдээж бүх хувцас багтахгүй ч гэсэн эхний ээлжинд ингээд иши багтаах гад. Тэгээд мэдээж бид тэр урд хөшиг хийхээ болцсон. Яа гэвэл хөшиг хийхээр манай гэр бүр жижигхан болох гээд байна. Тэгээд энэ хавтан ингэж гоё харагдана гэж бодсонгүй. Тэгээд энэ хэсэгт болохоор миний хэсэг байгаа. Тэгээд онгойлгох дээдл нь яг амар ихтэй ажиллах. За онгойлгох юм бол жоох янзын шарч. Яа. Дээд хөлгүүр нэг ажиллах заяа. За дээдлийн хоёр бол яг. Тий. Тэснэ энэ чинь өмдний үлгүүр ах манад би оффист ажилладаг болохоор надад өмдний үлгүүрний хэрэггүй би ихэд. Тэр нь джинс мэнс их. Джинс. Тийм салангад утас их байдаг болохоор. Тэгээд бас энэ мөнгө хэмнэсэн тий. Тийм. Ер нь бол ийм юу хийхээр нөгөө нэг өмдний 50,000 тоног их байх тусмаа хүнтэйдэг. Аха. Баяртай. Хүй. Яажаа. Болооч та нар юм жижигхэн нэг. Тэгээд энэ хавтан яг бодор ах юм бол ингээд ийм найт мөртлөө хаалт тагаа нэг хам бичим шиг бүр нэг амар гоё материал дээлээ. Бүгээр хэлхий аргагүй. Тэгээ манай унтлагын өрөө угаасаа саарл обоотой саарл ортой учраас аюугаа зөвхөж байгаа. Тэгээд хурдхан хувцаа өрхөж хиймээр байна. Тэгээ нэрээ та нар гамбарсын үгс зөвхөн халтгаа хийдэг гэж би бодсон бол үгүй байгаа. Тэгээд бид хоёр Шикагонда бүх хувцаагаа ихэд хийцэн байгаа. Тэгээ үүдний Шикагонда бас готлуудаа үлдсэн готлоо авчиад хийцэн. Тэгээ сэтгэл ханамж мэдээж 200% байна. Өнгөн материал нь хүрхэж гисэн мэдрэмж амар гоё. Материалыг хараад хөшөх хийх бол шууд болсон. Хөшгөө болсон. Тэгээд жижигхэн юм шиг хэрнээ бас амар их юм орд юм билээ. Тэгээд дайны бас мэдээж маш happy байгаа тий. Yes. Хамгийн 200% байна. Тэгээд дараагийн влогоор утгагүй уулзъя. Дараагийн влог дээр бид bedroom tour-ийн. Тэгээ энэ удаагийн бичлэгтэй хамт байсан баярлалаа. Гоё сэтгэл үлдээгээрэй. Баяртай. Баяртай. Subscribe дарахаа мартаа нэрээ.